Самцхан өнөөдөр 9 сарын 13 дахь өдөр болж байна. Одоо цаг өглөөний 5:15. Яагаад ийм эрт болсон бэ гэхээр би өнөөдөр rowing water practice-та явах гэж байна. Завны өглөөний дасгалдаа явах гэж байна. Дөнгөс ирсэн болохоор жоохон нойрмог байж магадгүй. За тэгээд тэрний дараа би 2 хичээлтэй багийн уулзалттай тэний найзтайгаа уулзаад Durham downtown буюу хотынхаа төлөө явна. Тэгж буцаж ирээд бас нэг митингд орж магадгүй. Зүгээр клуб митингд. Тэгээд унтах бах та. Тэгээд онцтой даарай. Одоо амар бороо орж байна. Би зонтгүй гарч ирсэн. Маш их бороо орж байна. Одоо цаг 8:30 болж байна. Уг нь бол би шууд баруун кампус дээр буугаад хичээлээ хий гэж бодож исэн. Гэсэн чинь завин дээр миний гутал угаасаа норцсон. Тэгээ гадаа амар бороо орж байна. Зонт авах хэрэгтэй. Тийм болохоор буцаад баруунасаа зүүн кампус руугаа явж байна. Агар нь орж болно, 2 давхраар орж болно. 2 давхраар орцгоё. Яг хот бүр ингээд яг Yes. За, барин дотор ороод ирсэн. Одоо хуцаа солилцгоё. Манайх бүр тийм урт коридорын хамгийн захт нь байдаг. Завныхаа экспириенсийн талаар дараа ярина. За бүхэн болоод гараад ирлээ. Хамаагүй дээр авч. За одоо өглөөний цагаа уучаад хичээл рүүгээ яваад баруун кампус руу яваад буцаж зүүн кампус дээрж нэг хичээл суучаад одоо өглөөний хаан цаг явж ууцгаарай. Автобусанд суусан ч амар хүн ингээд зогсож байна. Яаж иж яасан да. За компьютер хичээл орж байна. Одоо бараг дуусж байна. Тэгээд одоо ийм activity хийх гэж байна. За архитектурынхаа хичээлийг тарьсан. Одоо French Science гэдэг барилгаас химийн лабораторийн дэвтэр болон нүдний шил авах гэж байна. Бороо орсоор байна. За нүдний шил гэх юм авчлаа. Энд хийдэ. За хэдүүлээ Duke-ийн дэлгүүр орж how much is it? 35. За аваад бол малгай авмаар байгаа. Гэтэ
Уугүйгээ мэдгүй байна. За бид хоёр одоо хотынхаа төв дээрсэн кофе шопд орох гэж байна. Thank you. Мачатай асуухгүй юу? Гэсэн чинь мачны хамтдаагүй obviously сүүл амар тод авчихсан. Яг хавдэл хамттай. Өнөөдөр ер нь бол маш бүтээлтэй өнгөрч байна. Өглөө замынхаа юм юунда явсан хичээлүүдтэй яваад сая аппликейшн дуусгаад гэрээхэнд процесс аваад гэрээхэнд дүүхийн зүгээр мөрч аваад маш амжилттай. That building because it looks like there's a restaurant here. The white one? Maybe. Oh yeah, I think it's like in it. Wait. The map is confusing. That's the girl. За бид хоёр одоо хоолоо идгээд алхаж байна. I wonder what's in that building. Because this is the ground and there's like a place